би өнөөдөр Акамантагийн тухай тодорхой нэг тийм дөнгөсөн түүхийн яриад чинь тэгэхээр Акаманта нь болохоор жирийн нэг сурагч хөөрхөн охин байсан ба түүний ангийнхан нөхдүүдээр л хэлсэлж тэрэмэ харсан. Тэгээд сургуулийнхаа ангийнхаа өөрөө дэрлэгсэн хүмүүсээс өшөөг авахд л сургуулийнхаа нойлд хоригдсон. Тэгээд тэр сургуулийнхаа хамгийн сүүлдээ нойлд сууж байгаа хүмүүсээс ган нэг асуултыг бичсэн. Тэр нь болохоор улаан цаас хүн эсвэл цэвэр тийм өөр их сургалтын вирусээр мэдээлэлгүй тэр тэгээд асуудал юм билээ. Алин цогсон гэхдээ шүүхэн. Улааны сонгуул чиний эрсэгтэн баг багаар чамайг харчлаа жална тэнгэрийг нь тийм учраас улаан шүү заяа. Тэнгэрийг нь сонгуул чамайг цэгэр болчихсон байв. Тийм учраас тэр цаас цэгэр. Тэгээд алин сонгохгүйгээр ирээд чи тогтох гэж болсон байна. Надад тийм би Акамантаа бүх гарах хаалгыг хаачдаг учраас чи гарах ерөөсөө боломжгүй. Тэгээд та чи шар цаас авьяа гэж хэлэх юм болвол тэр чамайг нөгөө шинхэн нойл тэр нойл гээд эмсолчих баг юу яаж алах гэж оролдоно чамайг толгойг тийшээгээд хэрэг чи хэдэн секунд гэх юм бол чамд гарч болно. Гэхдээ өөр бас нэг арга бий. Тэр шар юугаач чи маш тайнаар надад цаас ирээгүй уучлаарай гэж хэлэх юм бол тэр чамайг орхиж магадгүй. Гэхдээ сэтгэл санаагаас нь харамсалтай сэтгэл санаагаас нь шаарна. Хэрэв ууралдан асуултаас аваад чи энэ хариулаад тий шууд хүм. Тийм харин маш дажгүй явж явах юм бол зүгээр чамтахгүй яадаг юм. Их тийм үү. Дараагийн түүхээрээ би тэг ярина. Заавал ярьж байгаа заавал ярьж байгаа юм байна.